Бид орчин тойрноо ажиглавал хаа сайгвал санамсаргүй өөрчлөгдөж байгаа зүйлсийг олж болно. Үнэхээр дуу шууган санамсаргүй өөрчлөгдөж байгаа шиг жинхэнэ санамсаргүй тоонуудыг үүсгэж чадах уу? Дууны утгыг хэмжихэд гарах тоонуудыг бид загвар гэж болно. 1, 2, 3, 4. Жишээ нь бид тодорхой хугацааны завсарт телевизийн сүнгийн долгионы шуугааныг хэмжвэл жинхэнэ санамсаргүй тоон дарааллыг гаргана. Бид эдгээр санамсаргүй тоонуудыг санамсаргүй зам гэж нэрлэгдэх чиглэл нь өөрчлөгдөх мөрөөгөөр дүрсжүүлж болно. Энэ замын дараагийн чиглэлийг мэдэх аргагүй юм. Санамсаргүй үйл явцын дараагийн үйл явдлыг тодорхойлох боломжгүй байдаг тул тодорхой бус байна гэж ярьдаг. Машинууд бол тодорхой юм. Тэдний үйлдэл тааж болохоор бөгөөд давтагдаж байдаг. 1946 онд Вон Ньюман дайны зэвсэглэлд зориулсан ус төрөгчийн бөмбөгний загварыг зохиосон. Энэ яг нэртэй компьютерийг ашиглан цөмийн урвалын процессын ойролцоо загвар дээр дахин тооцоолол хийхээр төлөвлөжээ. Гэвч энэ сансаргүй төөрөгдөх тоонуудыг олох шаардлагатай болох ба энэ тоонууд заримдаа давтагдаж болно. Энэ яг санахой хэд хязгаарлагдмал тул урт хэмжээтэй сансаргүй тоон дарааллыг хадгалж чадахгүй байлаа. Иймээс Ньюман дараах байдлаар сансаргүй тоог төрүүлэх алгоритм боловсруулсан. Эхлээд үр гэж нэрлэгдэх жинхэнэ сансаргүй тоо сонгоно. Энэ тоог дууны хэмжээнээс авч болно. Эсвэл яг одоогийн цагны миллисекундээр авч болно. Дараа нь үрийг тооцооны оролт шиг авна. Үрийг өөрөөр нь үржүүлнэ. Дунд талын утгыг нь гаралт болгоно. Ингээд гаралтаа дараагийн үр болгож авна. Ингээд энэ үйлдэлийг хүсснээрээ үргэлжлүүлнэ. Үүнийг дунд квадрат арга гэх бөгөөд урт хуурмаг сансаргүй тоон дараалал үүсгэх анхны арга болсон. Энэ сансаргүй байдал нь анхны үрийг хэрхэн авахаас хамаарах ба адилхан үрээр адилхан дараалал үүснэ. Хуурамгаар төрсэн сансаргүй дараалал болон санамсаргүй дарааллын хоёрын хооронд ямар ялгаа байна вэ? Санамсаргүй дараалал бүрийг санамсаргүй замаар дүрслэе. Тэдгээр нь эхэндээ бол адилхан юм шиг харагдана. Эцэстээ хурам сансаргүй дараалал давтагдах ёстой. Анхны авсан үрийг тодорхой хугацааны дараа дахин үрээр авах нь тодорхой. Давтагдах хүртэлх дарааллын уртыг үе гэж нэрлэнэ. Үе нь анхны үрний уртаас шууд хамаарна. Жишээ нь бид 2 урттай анхны үр авбал энэхүү алгоритм нь хамгийн ихдээ 100 урттай дараалал төрүүлээд дахин үрээ ашиглана. 3 урттай үр авбал 1000 тоо төрүүлээд дахин үрээ ашиглахад хүрнэ. 4 урттай анхны үр авахд 10,000-аас их урттай дараалал үүсгэж чадалгүйгээр дахин анхны үрээ ашиглана. Анхны үрийн уртыг хангалттай авснаар бид давтагдах үеийн уртыг тэр бумаар хэмжигдэхээр болгож чадна. Нэг чухал ялгаа байгаа. Та хуурамч санамсаргүй дараалал үүсгэхэд байх боломжгүй олон тооны дараалал үүсдэг. Жишээ нь Алис 20 шилжилттэй санамсаргүй нэг дараалал үүсгэлээ гэхэд тэр нь шилжилтүүдийн бүх боломжит дарааллуудаас ганцыг сонгохтой адилхан. Энэ овоо нь 26-гийн 20 зэрэгт дэвшүүлсэнтэй тэнцүү буюу астрономийн тооны цаас агуулна. Хэрэв бид түүний ёроолдон зогсоод дээш нь гэрэл тусгал оройд нь байгаа хүн уг гэрлийг 200 гаруй сая жилийн дараа л харж чадна. Үүнийг Алисийн 4 цифртэй үр ашиглан үүсгэсэн 20 оронтой хуурамч сансаргүй дараалалтай харьцуулъя. 10,000 анхны үрийг боломжит утгаас нэгийг сонгоход харгалзан нэг санамсаргүй дараалал үүсэх ба нийт 10,000 өөр дараалал үүсэх бөгөөд бүх боломжит дараалалд өчүүхэн бага хувь эзлэнэ. Бид санамсаргүйгээс хуурамч санамсаргүйд шилжихэд түлхүүрийн огторгуйг үрийн огторгуй болтол багасган агшаана. Санамсаргүй төөрөгдөх дарааллаас хуурамч санамсаргүй дарааллыг үл ялгагдсан болгохын тулд компьютерээр бүх үрийг шалган тохирохыг нь олох боломжгүй байх ёстой. Компьютерийн ухаанд энэ нь бүх боломж болон
нийт хугацааны боломжийн хоорондох ялгааны талаарх чухал асуудалд шилжинэ. Дугуйны түгжийг худалдаж авахдаа бид үүнийг хэрэглэж болно. Хэн нэгэн зөв түлхүүрийг олж түгжийг онгойлгох хүртлээр боломжит хувилбаруудыг туршиж үзнэ. Гэвч энэ нь хэд хоногийн хугацаа шаардна. Бид 8 цагийн турш хамгаалахад болно. Үрийн уртыг нэмэгдүүлэх нь хамгаалах түгжээний аюулгүй байдлыг нэмэгдүүлж байна. Хэрвээ хамгийн хүчирхэг компьютерийг бүх үрний хувьд ажилуулахад хэдэн зуун жил зарцуулах үйлдэлтэй байвал бид бодит цоожны оронд аюулгүй нууц түгжээтэй байгаа хэрэг. Компьютер илүү хурдан болбол үрийн уртыг дагуулад ихсгэнэ. Хуурамч санамсаргүй нь Алис болон Бобыг хит хурд санамсаргүй дараалал хадгалахаас чөлөөлж өгч чадна. Үнэхээр тэд харьцангуй богино санамсаргүй үрээ солилцсон түүнийгээ задлан шаардлагатай санамсаргүй дараалал гарган авна. Гэхдээ тэд санамсаргүй үрээ солилцохоор огт уулзаж чадахгүй бол яах вэ?